Орж болох уу? Оо сайн байна уу? Орлого байх. Нөө сая цаг авсан юм шүү дээ. Оо за асууч. За сайн байна уу? Сайн байна. Тий, сэтгэл зүйч банзрагч гэж юм байгаа. Тэг цаг аваад ирсэн. Юу ер нь ойлгож байгаа шүү. Ер нь ойлгож байгаа. Тий, сэтгэл санаагаар ойлгож байгаа. Ямар л ойлгохтой ирв гэж тий. Би одоо шууд ингэ яриад. Оо тийм боллоо байх. Би одоо энэ яг сэтгэл зүйн энэ салбартаа энэ чиглэлээрээ бол нэг 15 6 жил ажилласан. Миний гараар одоо ингээ сайхан сэтгэл санаагаа засаад өнөөдөр одоо амжилттай сайхан явж байгаа юм зөндөө байна. Тэгэхээр ямар ч асуудалгүйгээр асуудлаа бүгдийг тайлбарлах гэлээ. За. Яг вэ. За би энд нас бич тэмдэглэж авдаг шүү. За. За өнгөлж ярьчгүй те. За шууд ярьж бол. Нэр нь юм бэлээ? Ганаа гэж. За ингээ бичиж. За. Тэгээ хүн бүхэнд л тэр асуудал байдаг. Юу байлгүй байх уу байлгүй. Тийм. Надад бас хүнд хэцүү бас тийм цаг хугацаа байсан бохгүй. Зүгээр. Яг нь орон морноосоо ч босч чадахгүй, өндийч чадахгүй тэгэл нэг хэвтрийн байдалтай. Ээж авсан. Бас олон сар жилиг явсан бэ. Тий. За. Тийм тэгэл идэж хоол молм тэгэл нэг хүн хүссэн юм идэж чадахгүй тэгэл бантан мантах хоолоогоор давуулаад. Бантангаас өөрөө хоол идэж чадахгүй юу? Тэгээ хоолоо бол өөрөө ингээд идчихнэ үстэй тий халбаг юугаа бариад идэхгүй юу? Тэгэл бантан мантан л идэн тэгэл толгой молгоо өндөлгөж байгаа л утгалтаа л идэн тэгэл. Дээрээс нь тийм тэгэл ярьж чадахгүй. Ярьж чадахгүй тэгэл хил ам ингээл ээдрэл гээл тийм хэцүү байсан бохгүй. Тэгэл ямар сайндаа тэгэл тийм хэцүү үед чинь тэгэл бач хүн юм чинь бачимдаа тэгэл ойлгохаас л өөр юм хийж чадахгүй тийм гэлгүй байх юм дээр ч одоо ярьж чадахгүй юм чинь тэгэл ойлаал ингэж байгаа ойлгож ойлаал чарлаа ямар хэцүү үе вэ наа чи үнэхээр тийм. Тэгэд одоо тэгэл яах вэ нөө эдсэн юм а тэгэд бас олгтой шингэж чадахгүй би. Ихт байна хөвтөж байгаа юм чинь тэгэл чавас чадахгүй тэгэл нөө хоолоороо дээшээ доошгоо гаргацдаг. Шот. Тийм. Өөрөө босч явж чадахгүй нь шүү дээ тий. Тэгэл тэр үед тэгэл чавс муу аав ээж мэж тэгэл ойр дотны хүмүүс чинь тийм. Тэхгүй яах вэ одоо нэг хүний эцэг. Тийм нөгөө заваарсан ч гэсэн тэгэл цааргалахгүй тий. Тэгэл угаа цэвэрлээл хөрхий. Тийм байсан. За тэгэлгүй яах вэ энэ ч одоо хүний эцэг их болсон. Тэгээ би яг одоо надад ийм юм хэрэгтэй байна. Ер нь бол зодонг нь ойлгож байна. Энэ одоо надад нөгөө энэ стресс зовлон ингээд эмчлэхэд хугацаа хэрэгтэй байгаа байхгүй. Одоо хизээ тохиолж ив те яг энэ үйл явдал нь саяхан ер нь бол өчтөр шиг л надад санагдаж байгаа. Тэгээ яг хугацааг нь хэдэн жилийн өмнө гэдэг юм хэлчихвэл бас тэгэл одоо эмчилгээгээ хоёлаа ихэд илүү төхөн болох гэдэг л та те. Хизээ ивлээ. Тэр үед гэдэг бас бодоод байгаа манай аав ээж нар бас ингээд одоо ачиг хариулж бодох байхгүй би. Тэглгүй яах вэ тэр ч бод. Тэглгүй. Одоо ингэ сайхан л болцсон юм шүү дээ. Одоо би бол өстой тийм юм асуудалгүй сайхан явж байна. Тэгээ одоо саяхан санагдаж чинь тэр ахтар дурсан ч тэгээд одоо хизээ хөө би нэг гой гарантай тал юм да тэр үе. Чи гүнээр. Хэрвээ танд манай бичлэг таалагддаг бол лайк дармаараа гол дарчгаж байгаарай.